Өөр нэг томоохон юм хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Израилийн Америкийн засгийн газарт байгаа нөлөөгийг бууруулсан. Дональд Трампын кабинетын нэг гишүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөх хүнийг Дональд Трамп өнгөр сая халсан. Дэвшүүлэн зайлуулсан. Яагаад тэгсэн бэ гэх юм бол тэр хүн Израилийн төлөө дэндүү хичээжсэн гэж байна. Тэгээд сүүлийн үед юу болж байгаа юм бэ гэх юм бол Иранд болж байгаа маргаан, Сауди Арабын харилцаа, Газа, Хамас гэх мэт шин тэн дээр Израильчууд геополитикийн эрсдэл үүсгээд байна. Нефтний үн ханшийг үүсгээд байна. За тэгээд Америкчуудыг Ирантай дайнлуу чихээд байна. Тэгээд Дональд Трамп сая юу ч хэлсэн бэ гэх юм бол харилцаагаа тассан. За тэгээд алтан бус суугаар юу гэж нэх юм бол Нетаньяху fuck off гэж хэлсэн гинэ. Дэлхийд надаас илүү контент хийдэг хүн бараг ганцхан нэг л хүн байгаа. Тэр хин бэ гэх юм бол Дональд Трамп. Тоглож байгаа шүү. Дональд Трамп сая юу амжуулсан бэ? Яг хоо хэдтуудаа өөрөө худалдааны дайнаа эхлүүлсэн. Дуусглаа. Хөрөнгөний зах зээлийг аварсан. Окей. Европчуудаа ингээ тохиолдол хүрэх гээд байгаа. Англичуудаа худалдааны гэрээгээ зураад амжилттай болгоцсон, жин там болгоцсон. За. Одоо 4-р өдөр Украин, Орос, талууд Туркт уулзах байгаа. За өөр юу амжуулсан бэ? Америкт өнгөр сая эрүүл мэндийн даатгалын эми төлбөрийг бараг 50-60%-аар буулгах хуулийн төсөл сая өргөн барьлаа. За өөр юу амжуулсан бэ? Тэгээ олон юм амжуулж байна. За тэгээ Трампын дараагийн зогсоол хаашаа очсон бэ гэх юм бол Сауди Арабид очоод Мухаммед бин Салмантай уулзж байгаа. За. Тэгээд Мухаммед бин Салман өмнө Жо Байдентай уулзж байхдаа нэг нүр өгөөгүй. Зас будалтай хүлээж авсан. Энэ удаад юу болсон бэ гэх юм бол Мухаммед бин Салман бүх дипломатын протоколыг зөрөөд юу хийсэн бэ гэх юм бол Трампыг онгоцноос хүндэтгэлийн хүндлээд хүлээж авсан. Бараг түүхэнд анхудаа шүү. Окей? Анхудаа энэ хоёр ингээ уулзж байгаа. За тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол Сауди Араб, Америкчууд дараагийн түвшинд хүрэх гээд байгаа. За энэс хэн хохирч байгаа юм бэ гэх юм бол Израильчууд, еврейчууд. Та миний контентыг үзсэн бол би жоохон еврейчууд жоохон дургу. Тийм учраас энэ дээр нэг алдах юм байхгүй бах гэж бодож байна. За. Тэгээ ерөөдөө эч тийшээ ерөөсөө яваагүй. Эдгээр ерөөдөө ажлаа хурдан хийхин тулд хаана уулзж байгаа юм бэ гэх юм бол шууд онгоцны буудлын дотор энийгээ зассан. За юу. Тэгээ энэ хүн ажилсаг юм боо ажилсаг. Эч тийшээ машинаар явахгүй. Зоч буудлын дотор хонохгүй дараараа зүгээр онгоцноосоо буугаад шууд хилцлийн ширээн дээрээ ингээд сууж байгаа байхгүй. За тэгээ энд юу яригдсан бэ гэх юм бол одоогийн байдлаар нууцсан задраг байгаа. Бараг бүтэн кабинет Батлан хамгаалтын сайд нь хамт явсан. Пит Хексет, Марко Рубио очсон, Дональд Трамп иш очсон. За тэгээд Дональд Трампын хамгийн гайхалтай юм юу хийж чадсан бэ гэвэл заяа. Нефтний үн ханшийг бууруулсан. За нефтийн үн ханш жишээлбэл 70, 80, $90 дээр байсан бол заяа. Америкийн эдийн засаг, Европын эдийн засаг, Монголын эдийн засаг хамаагүй эмзэг явна гэсэн үг. Яагаад гэх юм бол бид нар А-гаас Б руу явахын тулд илүү их мөнгө зарцуулна. Бид нар экскаватор ажиллуулахын тулд илүү их мөнгө зарцуулна. Бид нар юм баяжуулна гэдэг чинь бид нар цахилгаан үйлдвэрлэнэ. Бид нар онгоцоор А-гаас Б руу ниснэ гэдэг чинь бүх юмны үртэг нэмэгдэнэ гэсэн үг. За тэгээд ямар нэгэн байдлаар өнгөрсөн жилийн хугацаанд Америкийн эдийн засаг бүр хог дээрээ яагаад өсрээгүй юм бэ гэвэл Дональд Трамп нефтийн үн ханш, эрчим хүч gasoline үртэг баг бариад тэгээ Америкт амьдарч байгаа хүмүүсийн санал нийлэх бах Калифорниа мужаас гадна хаасайгүй бензиний үртэг амар баг дээр явж байгаа. За энүүгээр дамжуулаад ерөөхдөө дэлхийн эдийн засаг бэлэг өгч байгаа. Энэ дээрээ хэн хамгийн нэмэр болж байгаа юм бэ гэх юм бол Сауди Араб. OPEC-ийг өдөртөж байгаа. За тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэвэл заяа. OPEC өөрийнхөө газраасаа олборлож байгаа бүтээгдэхүүнээ хямдхан болгож байгаа гэсэн үг. Өөрөө алдгал хүлээж байгаа гэсэн үг. Америкийн эдийн засаг дэмжээд, дэлхийн эдийн засаг дэмжээд өөрийнхөө орлого зарлага өөртөө ингээ хохирол өгч байгаа гэсэн үг. Дональд Трамп Америкчуудад бэлэг өгж байгаа гэсэн үг. Гэхдээ ер нь бол бэлэг биш. Санаа нэг тогтолцоо явж байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө
бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлүүлье. За тэгээ би юу сонссон бэ? Тэ геополитик олон улсын шинжээчнэрээс юу сонссон бэ гэвэл тогтолцоо нь яг юу юм бэ гэвэл энэ батлагтаагүй шүү заяа. Тэ Америкчууд юу хийж байна гэх юм бол алтны хаашийг чөлөөлж байгаа. Алтны хааш саяхан $2600-аас $3300, $3400-лөө өсөж байгаа. За. Тэгээ энэ хинт ашигтай юм бэ гэх юм бол Сауди Арабид ашигтай. Сауди Араб юутай юм бэ гэх юм бол 323 тонн алттай. За тэр алтны үлгээ хэд юм бэ гэх юм бол ойролцоо зах зээлийн ханш нь $2.5 их $80. Окей? $2.5 их $80. 2024 оны жилийн эцсийн дүнгээр. За тэгээд тэрнээс хойш алтны ханш 10-15%-аар өсөж байна гэдэг чинь тий Арабчуудад нефтнээс алдсан мөнгийг хаанаасаа буцаагаад олж байгаа юм бэ гэх юм бол алтаараа. За тэгээд идрээ энэ мэдээллийг чи хаанаас сонссон бэ? Яг юу гэсэн үг юм бэ? Америкчууд өөрөө маш их алт эзэмшиж байгаа. За тэгээд маш их хэмжээний үр дахин төлөх ёстой. 30 хэдэн их 80 засгийн газрын үртэй. За тэгээд цаана эдийн засагч нар, геополитикийн судлаач нар юу ярьж байгаа юм бэ гэх юм бол таамаг нь юу юм бэ гэх юм бол долларын ихийг хэвлэнэ. Долларын инфляцийг ерөөхдөө жоохон өндөр барина, 5-6% та барина. За доллар хямдран гэсэн үг хэвлэгчж байгаа учраас. За тэгээд тэрний эсрэг үсэх нь юу юм бэ гэх юм бол алт. Окей. За тэгээд алтны ханш өсөөд доллар хэвлэгдээд тэгээд арабчууд юу хийж байна гэх юм бол доллараар ашиг хийж байгаа, алтан дээр ашиг хийж байгаа, нефтэн дээр хийх байсан бол за Америкчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол өөрийгөө агуулгах дотор байгаа, сейфэн дотор байгаа. Тэ? Жоорлцсон байгаа алтны ханш нь дээшээ өсөөд энүүгээрээ дамжуулаад үрийнхээ хэмжээгээ бууруулж байгаа гэсэн үг. Төсөөлөө үзчих заяа. Зарчмын хувьд бол ийм 100 м квадрат байр байлаа гэж бодъё. Заяа. Тэгээд тэрний байрны үн ханш нь метр квадрат нь нэг 2800 байлаа гэж бодъё өмнө. За тэгсэн чинь баах мөнгө хевлээд дараа нь байрны үн ханш нь 3400 болоод ирэх юм бол метр квадрат тутам юу болж ийна гэх юм бол дараа нь тэр үл хөлхөө зарахтаа эсвэл ядаж нөө хөрөнгө тайлгнахтаа тий манайд баг хэдэн их $80 хэмжээний алт байгаа штэ гэх юм бол энэ зах зээл дээр юу болох юм бэ гэх юм бол Америкчууд өрөө буцаага төлөх боломжтой юм байна. Цаана алттай юм байна. Тэгээд алтын авч болно эсвэл долларын авч болох юм байна гэж гараад ирнэ. За иймэрхүү хэлцэл хийсэн гэж сонсогч байна. За өөр нэг томоохон юм хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Израилийн Америкийн засгийн газарт байгаа нөлөөгийг бууруулсан. За Дональд Трампын кабинетийн гишүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөх тий хүнийг Дональд Трамп өнгөрсөн халсан. Тэгээ дэвшүүлэн зайлуулсан. Яагаад тэгсэн бэ гэх юм бол тэр хүн Израилийн төлөө дэндүү хичээжсэн гэж байгаа. За тэгээд сүүлүүд юу болж байгаа юм бэ гэх юм бол President Trump has cut contact with Netanyahu гэж байгаа. Яагаад вэ гэх юм бол Иранд болж байгаа маргаан, Сауди Арабын харилцаа, тэ Газа, Хамас гэх мэт шин тэн дээр Израильчууд геополитикийн эрсдэл үүсгээд байна. Нефтний үн ханшийг өсгөөд байна. За тэгээд Америкчуудыг Ирантай байлт дайнлуу чихээд байна. Угаасаа Америкчуудад тийм дайн санхүүжлэх боломж байхгүй. Хүний нөөцч байхгүй. Сум мом гих мэд чинь бүгдийг нь Украинд өгсөн болохоор угаасаа боломжгүй. За тэгээд Дональд Трамп сая юу ч хэлсэн бэ гэх юм бол харилцаагаа тассан. За тэгэхээр алтан бус суугаар юу илж нэ гэх юм бол юу ч хэлсэн бэ гэх юм бол бүр Netanyahu fuck off гэж хэлсэн гинэ. За бусдаараа энэ хүн амар ажилласан л та. За яаж ийм олон юм амжуулж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо судлаа. Трампын амжилт бүтээмжийн нууц энэ байна. I'm busy. You know, I'm making money. I'm busy. Hey, by the way, whose car is this?
Энэ хиний машин бэ те? What's this? I like this car. Is this your car? Чиний машин. Well, you know what? I'm buying it. За би авлаа шүү. I need it fast. I'm buying it. Би ав. Here's your check. Тэмээ мөнгө ав. Thanks. Оо бохмон. Well, just let me get my kids out of that. Тэг машинаар хүүхдүүдээ машинараас гарах чи миний машиныг ав. Oh my god бурхан минь ямар их мөнгө юм бэ гээ гарах чинь заа. За. Гэс тус тас тупэн шанаг машина өг чек. За тэгээд сатаа болж байгаа юм юу юм бэ гэх юм бол тэр хүүхдүүдийг одоо машинаас гаргана гэдэг чинь бас цаг хугацаа орно шүү дээ. За Дональд Трампын шийдлийг сонсцгоо. I don't have time for this. Надад You тийм see your kids? Yeah. I'm buying them too. за надад тийм цаг зав байхгүй машинаас хүүхдүүд гарах цаг зав байхгүй байна. Тэ? Тэднийг би бас судалдаа авчи. I'm buying your kids too. Wow, good to see you, Rose. Buy me. Bye, guys. Баяртай хүүхдүүд. Талцсан таатай байлаа. I love you. Би хайртай шүү, ээж нь хайртай шүү. Мэйл явуулаарай. Donald Trump just bought a stranger's children. Hello, kids. I just bought you. Хүүхдүүдээ би таадаг сая дөнгөсөө удаад бодлоо навлаа гэсэн чи хүүхдүүд та юм бэ? Яа одоо Украин руу явна. Sorry Arab руу элэд ниссэн байгаа тийм ээ. What do you live in a cave? I'm Donald Trump. I'm the biggest. I'm the best. Чи юм бэ гэсэн чи. Чи надад танихгүй мó? Тэ? Чи харанхуй хөнгөлөд амьдэрдэг юм уу? Намайг Donald Trump гэдэг штэ залуу минь. Scared. Би ээж. Don't be scared. Look, here's $12,000. That'll take care of your fear. Don't have fear in life. Мэ $12,000 одоо дугаа айх хэрэггүй. Окей. За тэгээ хэдүүлээ одоо Donald Trump-ийн бүтээмж тэ? Нууц ойлгоод авсан юм чинь дараагийн бүтээмж рүү орцгоё. За. Өчигдөр Donald Trump юу явуулсан бэ гэх юм бол алтан бус суугаа шүү дахиад. Тэ? Зеленский ерөөхдөө их тайвны хүсэхгүй байгаа юм шүү. Зөв тоглоод байгаа юм шүү. Би залхаж байна. Тэгээ Марко Рубиогоороо энэ батлагтайг шүү заяа. Цаагаараа ерөөхдөө энэ төр мэдээлэл яваад байна. Төвчээр алдчихж байгаа. За тэгээд уулзалтан руу ор эсвэл бид нэр боллоо шүү гэсэн мэдээлэл явуулсныхан дараа тэ I'm starting to doubt that Ukraine will make a deal with Putin тэ ерөөхдөө Украинчууд Путинтэй хэлцэл хийх юм би ингээд итгэхэ болж байна гэсэн чинь юу гараад ирж байна гэх юм бол тэ Зеленский шууд би сая Donald Trump-ийн statement-ыг сонслоо амар чухал үг юм байна тэ мэдээж тэ бид Украинчууд бие тэгээд Donald Trump-ийн оролцоог хөндлөж байгаа дэмжлэгийг ингээд айгу найрс хүлээж авч байгаа. Тэгээ би Туркид очино. Би явъя. Путин бас ирээсэ. За тэгээд доор нь юу болж байна гэх юм бол I would appreciate if President Trump could be there with us at the meeting in Turkey. Турк Donald Trump бас хамт уулзах юм бол бүр нэмэр болно. За. Окей. Тэгэхээр Donald Trump юу ярьсан бэ гэвэл окей энэ уулзалт бол чухал шүү. Тэ? Оросууд хүрээд ирээрээ. Тэ? Энэ дайныг зогсооё. 7 хоног болгон 5,000 залуучууд нас барж байгаа. Тэгээд би Туркт очиж магадгүй шүү. За сонсцгоо. And I believe the two leaders were going to be there. I was thinking about flying over. I don't know where I'm going to be. Миний бодлоор бол хоёр малаалагч хоёр өдөртөгч одоо Путин Зеленский тэнд байх болох баха. Тэ тийш очих баха. Thursday. I've got so many meetings, but I was thinking about actually flying over there. There's a possibility. Тэгээд би бол амар тавгуултай одоо өөрийнхөө ингээд үн ханшаа ингээд дэвшүүлж ин тэ хоёр жоохон маяглж ин тэ би бол амар завгүй штэ гэхдээ яг уу тийш нисч болно л доо. But I guess if I think things can happen, but we got. Тэгээд бүтэх магадлал нь байгаа юм бол хоёр тал жигнэс тэ сериозны юм бол очсон ч яах вэ? Get it done. We got to save 5,000 lives a week. Тэгээ энийг бүтээ 7 хоногийн 5,000 залуучууд нас барж байгаа энийг зогсооё. За. Тэгээд ерөнхийдөө Трамп юу шаардсан бэ гэх юм бол ультиматум тавьсан. Эцсийн шаардлага тавьсан. Тэ? Хэлцэлд оролцсон. За. Тэгээд ерөнхийдөө нөгөө талбай нутгийг хуваалцахын ерөнхийдөө аль хэдийнэ ярьсан байгаа мэдээлэлүүд өгсөн байгаа гэж байна. За. Тэгээд Украинчуудад юу өгөх ёстой юм бэ гэх юм бол Днепр голын тэ access оролцох одоо тийш орох гарах тэ хаалгуудыг нээх ёстой. Black Sea одоо Одесса гэх мэт далайн гарц байх ёстой. За нэмээд тэ Оростой ерөөхдөө эвлэрэх нь ядаж тогтолцоонд хүрэх нь дайнаа зогсоохгүй зүгээр цацаарч болно. За нэмээд тэр нөгөө Запорожьегийн атомын цахилгаан станцын нөхцөлийг бас ярьсан байна. Ой тэгээд хаашаа Donald Trump одоо нисэх вэ?
дараагийн буудал юу юм бэ гэвэл заяа Турк нисч магадгүй. Нисчих юм бол магадгүй дайн жигнэсээ дуусах тий шат руу орж байгаа юм байна. За нэмээд бас нэг мэдээлэл. Хүн болгон ерөөхдөө Дональд Трамптай хэлцэл хийх гэдэг шүү байна. За тэгээ ингээ Ёндогийг харах юм бол Хятадуудаа юм хийсэн, Англичуудаа юм хийсэн, удахгүй Япон гих мэдшнүүдээ худалдааны хэлцлээ хийхээр байна. Энэтхэгчүүдээ бас ерөөхдөө эцсийн шатан дээр явж байгаа. За нэмээд Сириагийн Ал-Кайдагийн өдөртөгч тийм ээ Ал-Голани юу санал болгосон бэ гэх юм бол Сириатай бас оролцоо. Тэ? Биднэрт Украины хэлцлийг санал болгоо. Тэр газрын баялаг газ, нефт биш тэ. Америкчууд олборлоод эхлээ. Америкийн компаниуд нааша орж ирээд Сирия улсын тэ нефтийг олборлыг, газыг олборлыг. Яагаад энэ чухал юм бэ гэх юм бол өмнө Асад энийг өдөртөж байхдаа олон улсын худалдааны янз бүрийн хориг мориг тавигдсан байсан байхгүй юу. За тэгэхээр Сирия улсын газ, нефтний дээд бүтц ерөөдөө хог дээр байсан. Яг гэвэл тэнд бөмбөгдөөд олон жил дайн явсаар агаад. За тэгэхээр энэ Al-Golani ерөөдөө жоохон саруул, эрүүл ухаантай эдийн засгийн хувьд ашигтай саналыг Америкчуудад тавьж байгаа юм байна. Тэ. За тэгээ хувьдаа бүр Дональд Трамп ямар санал тавьсан бэ гэх юм бол энэ BRICS-ийн мэдээллийн суугаасаа гарч байгаа. Тэ. Дамаскус хотод, Сириад Трамп цамхаг бас барьсан ч болно шүү гэж байна. За. Тэгээ хэдүүлээ мөрөөдөж болно тэ. Би одоо энэ контент дуусныхаа дараа юу их юм бэ? Шууд гандан явлаа. Тэ. Трампын төлөө ном уншуулъя. Ажил бүтээдэг номын баг тэр чигтээ бүгдийг нь уншуулнаа. Яг гэх юм бол Дональд Трамп энэ хэдтийн тэ хэлцэл дараа нь энэ дайныг зогсоох гих мэд шин бүгдийг хийж чадаад нефтний үн хаашиг бүр буулгах чадах юм бол тэ биднэрт маш ашигтай. Биднэрт маш ашигтай. Тэгээ хэдүүлээ сайхан маргаангүй дэлхийн инх тайван тэ энэ тэнд бөмбөг дэлбэрхүү хүмүүснээс барахгүйгаараа тэгээд хөрөнгөний зах зээл сайхан ногоон амьдрах юм бол тэг болоо шүү дээ тэ.